За эхэлчих уу. Миний багш бол техниктэй ойлгомжтой. Миний багш. Ер нь манай багшийн дуусан дуу болон хийт дуу хүүхдийн дуундаа бол ер нь те хүүхдийн дууны зохиолч дундаа бол би нэг номерт гэж багшигаа бодож явдаг. За шалтар өнгө гэмээр шууд явчихсан. За хүндний зурсан зураг гэж байдаг. Энэ хүн тогооч болох ёстой, тогооч л болно гэж өөрөө бодож хүлээн зөвшөөрдөг шүү. Миний хувьд бол баталт багш байгаагүй бол би одоо бас ямар хүн хаана юу хийж явах вэ төсөөлж юм гэж. Миний багш ярьдаг юм л да 27 наснда би багшаар бидний орнд багшаар иржээлаа гэж ярьжсэн. Тэгэхээр багш маань 27 настай залуу тийм сайхан залуу ирээд биднэрт үнэхээр үлгэр дуурайлыг үзүүлээд үнэхээр урлаг гэдэг чинь ийм гоё юм байдаг юм. Дуу гэдэг чинь ийм зүйл байдаг юм. Энэ бүхнийг биднэрт ойлгуулсан учраас тэрүүгээр бид нэр урамшиж, хөглөгдөж тэгэл үнэхээр сүүлдээ багш бол бидний яалч насан турш мөрөөдлөсөн. Тэр ч мөрөөдлөө биелүүлээд би одоо өөрөө боловсролын систем 24 жил багшилж байна. Нэг юм жижигхэн хөвгөн тавьчихд юм би. Тэгээд энэ хэд манаас ажил хийж яхад нь саад болохгүй тулд ингээд чихвчээ зүүчихнэ. Тэгээ энэ бол болох дээр нөгөө энэтэй сугалт хийхдээ ингээд хөнгөн аваа явчихна. Өдөө гадаа сугалт хийхдээ энэ ноутбук аваа явчихна. Энэ цөмөндөө багтчихна. Тэгээд бөшөө нэг холбоотох ноцоотой ингээд хийчихнэ. Тэгээд голцууд ерөөсө бүх юм жижиглээд өр навсаар хийж авч явах зориулагдсан. Доо сугалтыг болох дээр энийг өөр ингээд тэрвэрээл ноутбук дээр энэ доор энэ өсгөч вэ? Жижигхэн бас энэ жижиг юм өсгөж энэ мэнийгээ бариад ингээл өн тэгэл ерөөсө форвард биелэн хайшаа явхад ерөөсө энэ байдалтай байж байгаа. Миний одоо жоохон бахта одоо дуулж өссөн те аманд байнга аялагддаг. Заман багангийн багштай баярлалаа гэж сайхан дуу энэ бодоо дууг одоо бүгдийн цогц миний мэдэх бүх хүүхдийн дууг одоо зохиосон ийм сайхан хүүхдүүд төр үед бол танилцсандаа их баяртай байдаг. Мөн яг энэ цаг мөчид одоо энэ одоо мундаг те зохиолчтой ингээ хамт одоо мөр зэрэгцэн ингээд ажиллаж байгаадаа бол би маш их баярлалаа. Энэ бол надад одоо тоох бас их сайхан ховорхон одоо магшин мөчийн одоо нэг гэж боддгоо. Би одоо яг өөрийнхөө ажлынхаа мессенжер гэж ажлынхаа байран дээр байж байна. Энд бол би нөгөө багшин мэдээлэх институтэд одоо хөгжим босол хариуц арга зүйч хийдэг. Энэ хүүхдээ одоо цэцэрлэгийн хөгжим босол суулаад ерөнхийдөө сургуулийн хөгжим багш нарыг одоо сургууль арга зүй талаас нь хөгжим босол талаас нь хариуцж ажилладаг. Шинэлэг арга зүйн талын юм, шинэлэг дуу хөгжим бас эрхийн ертөнц гарч байгаа шинэлэг хүүхдүүд айтайгаар сонсогч хөгжмийн одоо сонгогдгоо зохиолууд юу вэ, шинэ гарч байгаа хөгжим зохиолууд юу вэ гэдгийг бас судалж харж тэрийгээ бас сургалтанд хамруулж оруулж багш нарынхаа мэдлэг арга зүйд бас илүү сайн нөлөө үзүүлэхин тулд ингэж бас зүтгэж ингээл ажиллаж байна. За би энэ ажлыг бахархдаг. Хамгийн гол нь би одоо бүх үндэсний хэмжээнд байгаа бүх хөгжим машинтай хурж ажилладаг дээр бахархдаг. Тэднийтэйгээ очиод тэднийг ажид туслаад тэгээ шин зохиосон дуунуудаа тэднэртээ өгөөд тэдний бас зохиож хийж байгаа ажлуудын бас нөгөө багш надаа туслаг болгож судалж ажиллах гэдэг ингээл олон ажил байдаг л да. Гэхдээ миний ажлын онцлог бол болох дээр нөгөө бүх хөгжим багшд өөрөө тулж хурж ажиллагдал энэ онцлог байдаг. Энд дэв их дуртай байдаг. Хүүхдийн цохож өвгний баасан жигөөс том хүн байлаа шүү дээ. Манай аавын жогшээс гэж ярьдیں۔ Тэр үлдгээр настай байхдаа манай хүн зураг 80 хүрчээсэн байх шүү дээ. Дараа нэлээ гарцсан. Тэгээд тэр үе чинь зах зээлд ороод 90 хэдэн он ч бас хүнд байлаа шүү дээ.
Тэгээ над нэг хөөрхөн шүлэг өгөөд баталтаач энд аяа гэж хэрэг. Тэгээд эдсний хүүхдээ ордонч бэлсэг хамтгаа байгуулсан од шиг л байл шүү дээ. Дуу хийгээл өөрөө сайн дуу од болж байгаач мэддгүй нэг тийм л байсан үе байсан чи тохойд. Тэгээд байж гисэн чи хөрх ингэ чихэлж юмс идмээр яах юм гэж хөө. Тэгээ би аав намайг наашэр гэлээ. Аавын дэргэд гүгээд очлоо. Автортойхоо айл юмнаас чи авч идэж болохгүй гэлээ. Алим жимс идмээр байх юм. Автортой хар болдоггүй юм. Бааш нэг яста хийцэн бааш нэг сонсё гэж сонссон. Зөөр сайн дуу. Тэгээд зүйдэн хийчээд их бардаад байсан чинь бааш нэг надад хэлчихсэн. Батулдаа дуу гэдэг чинь ялангуяа хүүхдэн дуу гэдэг юм шүү дээ. 10 жилийн дараа хүүхдүүд дуулж ивэл тэр дуу чинь одоо жинхэнэ арт түмэн төрлөө гэж бодвол ингэж дуу амьдрал сайн байдгийг ингээд надад хэлжсэн. Тийм ээ текст нэрээ дээрээс хойш чинь өглөөг дуу одоо л найлаа дуулж чинь. Одоосэн зарим хүүхдүүд нэг урлаан тэмцээд орохдоо бас чи хэржимээс идмээр байх юм яг тэр картны үз хөгжсөн дуу шиг. Картанд байсан бараа болохоор карнаж басгүй гэлээ. Бас тухай мэдрээд манай бас гоё биччихсэн байхгүй хүүхдийн зохиолыг. Анх хүүхдээ ордон байгуулж ямар сайхан ордонд орчих вэ гэж баярлаад дөнгөж шинээр байгуулжсэн шинэ ордон. Тэгээд багшаар очсон байсан. Тэгэхээр манай аав хүүхдийн зохиол соронзон болчихсон шүү дээ. Одон цаг хүүхдийн ном зохиол бичсэн. Цэрэг малгай эд бүтээгдэхүүн амиа өгсөн зорсондоо загас усан заяа хөөгд дандаа хүүхдэд өрөөсөн сайхан тууж армаа ном бичдэг хүүхдийн. Тэгээд сургач зарим нь бэрлийн өсөн танка шүлгэн мөлгөн байдаг. Тэгээд аав тэр шүлгийг хийсэн. Аав тэр олондоо хийсэн л дээ. Миний ээж минь одоо Батулгын дуулдаг гоё клип шүү дээ. Тэгээд манай гоцод бас Батулгын дуулдаг. Тэр бай. Мөнх дуулах дууны шиг миний чинач сургаал мөнх дурсах алдрын эхлээ тэгээд багчууд одоо багчууд сүлдүүд болцсон биз дээ. Багчууд ордон одоо веб сайтнд манай сүлдүүд тавьсан биз дээ. Багчууд ордон битэл нэг хөдөө болгоны хэмжээд очиж шүү дээ. Болгоны фэнд ордон бас манай сүлдүүд гэдэг тавьсан биз дээ. Ерөн зүгээр чиний хэлдгээр хөшөө болоогүй ч гэсэн мөнгөрсөн тоонд зөнтэй би банкны багшаас надчигтэй гэж сайн шүү дээ. Сүлдөөг нь зохиож гисэн гэл. Тийм баталтай бид нар чиний дунд 2 удаа байлдагс яадаг гэхээр намар нэг нөгөө 9 сарын хүүхдсэг авах дээр банкны багштай гэдэг баярлдаг гинэ. Тэгээд нөгөө банкны төгсөх дээр нөгөөд нь дуулахад нь баярлдаг гинэ. Дараад няаш баярлдаг гэхдээ нөгөө хүүхд нь 10 дугаар төгсөөд 12 дугаар тэгэнгүүт банкны багшаа дуулдаг гинэ. Тэгээд дахиад энэ дуу дуулдаг гинэ. Тэгэхээр өнөөдөөс гоёчаад дуулдаг. Ослогоо дуунуудыг хаачих. За багш нь орж ирж байгаагаар хэлэх юм байна. Тэгээд хэдүүлээ. За сайн байна хөлтөө. За ингээд нийслэлийн Баянгол дүүргийн 50 дэх сургуулийн дуус хүүхдүүдэд баяр хүргэе. Ингээд та нартайгаа уулзах эхэлж байна. За сууцгаа. Батул багшийн дуунуудыг мэдэх үү? Мэднэ. Ямар дуунуудыг мэдэх? Олуулаа, мөнх тэнгэрийн орон тэгээд багчуудын ордоо. Энэ дуунуудыг хэн зохиосон юм мэдэх үү? Мэднэ. Батвалт зохиолч хатал зохиосон. Энэ дуунуудыг дуулах дуртай. Дуртай. Аялаад үзүүлж. Хүүхдүүд бид нар сургууль дээрээ хөгжилтэй хүн байдаг да. Олуулаа бид дуулдаг да. Олуулаа бид бүжгэлдэг. Багчууд бид нар сургууль дээрээ баясгалтай хүн байдаг да. Олуулаа бид уншдаг да. Олуулаа бид хөгжилдэг. Манайх тэтгэн тал руу Босронгаас нууртай байр л да. Тэндээ бас зураг мөрөг авах хэрэгтэй олон байшин баригдаа миний тэргээ төшөөд одоо зэрэгэ чирээ тоглож ирсэн дараа нь өсөө төлөвмөд тоглож ирсэн газар баахан байшин барилга баригдаад
ер нь жоохон тийм болчиход байна. Тэгээд одоо үлдсэн годомж оны сайхан өргөн чөлөөтэй энэ мал үлдчихтэй. Уян айзууд хос хосороо өндөө би чим гав ганцаараа гэл дор уцаар зэнийгээ сонсож байгаараа дор дамар уцаа тавьчихвал ингээд дуулдаг байдаг шүү дээ. Тэгээд багасаа энэ авч манай Наранбаатар манай нэг хэлдэг байсан. Манай байранд хөгжим мөч төгс нацгаа гэж мундаг мориу хуурч гитар гоё тоглодог. Манай энэ хавийн ахтан над нөлөөсөн л дээ. Тэгээд пианц нөлөөсөн. Ядангуяа энэ бидлэгцэн энэ пианц гигантуудчин хойшоос Унграас сужис үгтээс орж ирээд тэрийг сонсдог байсан. Бас тал алимтай бэлцэн гигант ороод ирдэг байсан. Хойшоос манай байнаа цагаагийн ээж нэг том мангатаа явуулаад тэгээд дамран кассеттэй. Тэгсэн чи тэр зүгээр бэлдсэн концерт хийж үлээ. Тэгээд их сонсож тэрийг л сонсож байсаж одоо дагаж дуулах гэж одоо гитартаа бас дагаж тоглох гэж тэгжил өссөн маань одоо надыг энэ урлаг руу зөвтгүүлсэн юм да. Цэцэг хамтыг багш татвал гэдгээр цэцэг хамт гэж ярил л да. Цэцэг хамтыг бол үнэхээр дотроо батгах юу гэж боддог. Гэхдээ өгсөд 20-р зууны хүүхдийн одоо жинхэнэ амьд хөгжмийн одоо домогт хүүхд хамтдаг, одоо хамтдаг гэж боддог. Яг л тэр үед бол амьд хөгжим тоглоод тийм олон цаг, 2-3 цаг концерт бүгдэнд концерт тоглоод тэр хүн гитаруудыг үүрээд тэрэндээс одоо ядасан шинжгүй нэг зовлоод тоглож ирсэн. Их авьяастай энэ хүүхдүүд байсан. Эдгээр бахарх тийм. Би л тэр үед чи одоо 3 дугаар ангийн хүүхэд байсан гэдэг чинь анхыг хойноос сургууль төгсөөд Оросоос сургууль төгсөөд ирсэн бол их ховор байлаа. Нэг цэмбэлсэн л нэг сайхан залуу байсан миний хувьд. Тэгээ нэг дарфи зөнд өмс ч гэсэн өс жоохон урттар. Тэгээд ирээд ерөөсөө Оросын хөгжим балгаар ер нь тэр үед тиймэрхүү хөгжим сонсдог байлаа бид нар чинь. Пензэн дээр тэгэл тэр хамтлагуудыг ярина. Тэгэл гитараг ер нь бол эхнээс нь яг аав үсгэсэн нэг л зааж гэлсэн дээ биш үү. 1985 онд баталдагч таах цахилгаан хөгжмийн дугууланд орж танилцж одоо хөгжмийн тэр сайхан тэр үеэс л мэдэрч эхэлсэн. Тэнд сурч тэр чинь олон аавын хүүхдүүдний дор байгаа. Тэнчнээс одоо шилж бас авьяастай хүүхдүүдийн нийлүүлж хамтлаг байгуулж одоо биднээсээ өдөөнөг хүртэл яригдж байгаа цэцэг хамтлагийн суурийг тавьж тэр бид ч гэсэн бас багшийнхаа итгэлийг алдахгүй тул өнөөдрийг хүртэл яг урлагтаа үнчээр 30 гаруй жил зүтгэсэн байхын тийм учраас батал багш бол миний амьдралын хамгийн чухал нэг дорсомжтой л да яач утсан тэр чинь 3 дугаар анги хүүхдүүд гэдэг чинь анх тэмдэглэл хаан гитараараа тоглодог хүүхд байгаад тэр чинь үндсэндээ л бол тэгэл аюу богино хугацаанд л сургаал тэгэл бид үсэж хамтлаг болгоод гарах юм шүү дээ. Тэгэхээр бас нэг заах арга гэж нэг аюу санаа байгаа байхгүй. Цэцэг хамтлагийн хамгийн анх тайзан гасан дуу багчууд ордно шүү дээ. Багчууд ордонд дүүцгөө гол 85 оны 9 сард хүүхдээ ордны нийлт болоод гişэр шийднээд болоод тэр төвшиг нээд үтсэг хамтлаг найзууд хүүхдээ ямар хүлээж аваад алгадашаас шигтэй гэж өгүүлж би их баярлаж за манай цэцэг хамтлагийн анхны одоо дууралт анхны тоглолтноос та гоё боллоо. Тэгээд хүүхдээ ордны шивний шинэ дугаар эхэллээ гэдэг. Тэрнээс хойш цэцэг хамтлагийн гараа тэгж эхэлсэн дээ. Баялаг эрдмийн сангаас хүртээд бахтам авьяасиндээс олдог баяр хөөрөөр дандаа бэлгсэн багчууд бидний хайртай ордоо. Ер нь манай өгсөл их дүлгөөхөн хүн л дээ. Болж игэл ууралж уцаарлахгүй. Гэхдээ хүн чинь эмоц уура гаргалгүй байх. Бид нарыг цэцэг хамтлаг тус том 19 дугаар их хурлын концертанд орохгүй бэлтгэл хийдэг байсан. Тэгэл яг ингээл гоё дуурч байгаа нэг интернет алдууд бас нэг уурлах тийм характер нь гарч ирнэ л дээ.
Тэгтээ хөө яа ёо чи гэдэг юм аа болж идэв ийм уурлахгүй те. Минийхөө наад чи яг ингээд ажиллаа. Чи яг ингээд дарснаас чамааг алдснаас болоод энэ их хамт олон те. Ингээд дахиад давтах гээд байгаамаа. Тэгэхээр минийхөө хичээгээд ингээд тоглол чи алдахгүй л хэдүүлээ одоо бараг л шинжин бэлтгэл хийж байгаа юм чи те. Эртгэнд харна ингээд өртөө одоо хэдүүлээ очиод гоё штэ юм. Тэгэхээр минийхөө алдахгүй хичээгээд маш хамт олноо бодоод ингээд тоглоод өгөөрэй гэл маш яг зөв ингээд талаас нь хэлж өгдөг байсан л да. Тэгээ ер нь бол нэг ер нь муу зан гэдэг юм байхгүй шүү манай багш бол ховор. Гамшгаа цогтой тэр хүчин ёстой миний найз. Үнэхээр ийм багш шиг л хүн болох юмсан гэсэн сэтгэлээр манай цэцэг хамтлагт байсан хүүхдүүдийн за ер нь 170% нь багшийн сургуулиар дамжсан шүү. Баястай өтөр дөрүүлж орсон. Тэгэл араас нь одоо жижиг батул тийм ээ саруу сайхан одоо хин зөндөл олон шивнэр бүгдээ өгсөн сургуулиар төгссөн. Миний ном сайхан ном ихний ном Сайхан авист хүүхдүүд байлээ да. Мөнгөчтөнгөөс гадтай дуучин байна. Миний ээжийн бүүвэн дуу гэж тараахан сайхан дуу дуусан. Тэгээд манай дуучин Батуулд байна. Тэгээд Байцтай байна. Тэгээд манай Маадаа байна. Баяр жаргал. Тэгээд өмнөх хамтлагт манай Үлзөө орших тэгээд одоо Саруу сайхан байна. Нэг тоон байж Чингис хаан байсан. Ер нь Монголын рок поп нөлөө бүхэн одоо эдгээр рок попыг одоо авч явж байгаа. Өлөө бүхэн одоо толгой том багнууд нь бол одоо манай арай шавууд байна да. Нэг хэлэхдээ одоо тэрнээс ямар стадын дээр суулж явах шиг. Эдгээр авиас сайхан хөгжүүлээ сэтгэн бодох цааш өөрөө хөгжих чадах авиас нэгэ тавьсан бол тулдаа бид баярж явдаг шүү дээ. Одоо манай үйлчиг бол алтан том гитарч юм шүү дээ. Ямар өгнө танаас шууд ингээд тоглодог. За одоо манай уянгаа байна. Байцтай байна гэдэг. Одоо зөндөөс нэг тооны цогоо золбоо гэдэг. Нэг тоо хамтлагыг баярлдаг шүү дээ. Нэг тоо хамтлаг бол анхдагаас эд гарахтаас эдэн дотроо битсэн байсан. Балтогчтой бид баярлалаа гэж. Үнэхээр артлын бороонд нь манай хүүхдүүд байсан чинь одоо саруу сайхан гитарын тоглож ийлээ. Манай золоо бас бөмбөрийн тоглож ийлээ. Манай цогоо бастарын тоглож байгаа бомбараа одоо бүх одоо тэр том мистер цаад бүх дууралтад хариуцчихлээ гэх жишээний. За Батуулгын залуу 30 жилийн өмнөөс мэднэ. Монголд захилгаан хөгжим дэлгэрчээс үйл дээ. Болохгүй юу? Гадаадын гэж үздэг тал байсан. Захилгаан хөгжим одоо хүүхдээр тоглох асуудалтай. Баях үгүй юу гэж асуудлын дундуур Батуулг маань тэнд авиас гэдэг үгээр хүүхдийг олж аваад хамтлаг байгуулсан санжийн тэр үеэс хойш одоо манай Батуулгын нэр Монголын хүүхдийн ордонтой Монголын хүүхдүүдтэй холбогдож ирсэн. Батуулдаг хүүхд таньжэнүүдийг хаах юм шиг. Бидний хүүхд намайг хүртэл нөхөд болоод байна шүү дээ. Тэгэхээр одоо тэр дуугийн байнга дуулж идэг тэр хүүхдийн ордон хараа Батуул харагддаг. Оронгоот багшуудын ордон гэдэг хот өдөөгөө дуулж байгаа. Хүүхдэд зориулсан сайхан уран бүтээл хийж байгаа. Яг одоо хийж байна. Ийм учраас энэ уран бүтээлчийг бол одоо маш чухалчиргүй. Сайхан уран бүтээлүүд гаргаараа гэдэг ерөөлөг зөвшөөрж байна. Хүүхдийн дуу бичих тухай асуудал бас нэлээд дадрагдсан хүний нэлээд хүүхдэд ажилласан хүний юу байдаг болохоор зүгээр одоо дуртай хүн бичээд дуртай хүн яагаад байж болохгүй. Ерөнхийдөө мөрөөдлийг бол биелүүлсэн гэж боддгийг. Том мөрөөдөл юу байсан гэхтээ? Би бас дээгүүр чинь Баян монголчууд баскетбол тоглодог байсан шүү дээ. Би сайхан өгөөний гоё хамтлаг байв. Хамтлаг байсан. Дүүл хамтлаг гэдэг манай багшин цугууд сайхан хамтлаг байлаа. Тэгээд тэрээс хойш дандаа хамтлаг байгуулж явсан. Одоо хамгийн анхны хамтлаг бол 40 дуу сууж авах хамтлаг бай. Тэрний гоцод дууш бөмбөрчнөр харангал хавсан миний гарын шав, харангал хавсан байсан. Дараа цагуун төлөв бас санхүүж хамтлаг байгуулж байлаа. Тэр нь манай одоо Чингис хааны хамтлагийн ахлагч манай Жаргал сайхан миний найз очтын тусаж битгаар тэр хамтлагийн хамтраг байгуулж бас өөрөө тэр дууч хөгжмөж хамтаа зогнож байсан үе би. Тэгээд дараа нь би хэсэг хамтлагийг байгуулсан да.
Хүүхдээ цэцэг хамтлаг байгуулах ганц цэцэг хамтлаг байгаа юм да. Бас тэр үед олдог гоё онон парадаш нь онон батын гоё хамтлаг байлаа. Одоо маш цагаан арижрогч Бачулангаа хүү одоо Батд ингээд эдэн батгай сайхан аюутг залуу маа байсан. Тэрний бас хамтлаг байсан. 2 дугаар сургуулийн хамтлаг, 23 дугаар сургуулийн хамтлаг, 33-ийн хамтлаг гээл талтад байх хүүхдэд хамтлаг байгуулдаг. Тэгсээр бас сүүлдээ хүүхдэд хамтлаг байгуулдаг гэсэн өөрөө л биелж Аавсгаа сайхан хүүхдийн зохиолч болъё гэсэн нь биелж сайн хүүхдийн хөгжмийн зохиолч олон сайхан хүүхдийн дуунууд хийсэндээ баярлаж явдаг да. Энэ манай цэцэг хамтлагийн ахлагч одоо марш хамтлагийн ахлагч марш студ дээр бэлчээд байна. Энэ манай Оюнгагийн бомбор тэн студиэд байж байгаа тэр энэ студид дөнгөж өшрөө хөлтөлийг хийгээд дуусаа байж гэн. Тэгээ батлагч маань өнөөдрийг хүртэл одоо шинэ уран бүтээл үйлдвэрлэсээр л байна. Одоо энэ хүн бол үйлдвэрлэлж байх болно гэдэг шиг те. Одоо авьяасан цаанаасаа ингээл одоо зүгээр суулгадаг байна. Удахгүй одоо хүүхд багшуудын өмнө хүүхдийн баяраас өмнө хөөрхөн гоё дуунууд маань та бүгд бий болон очино. Энэ CD-ийн тэг чинь нэг ч дуу тавтагдаагүй. Нэг ч дуу хүн дуулаагүй. Энэ дунд яг хүүхдэд зориулсан одоо ирвэхийн тухай ч юм уу, хэрэмний тухай, туулааны тухай, цэцэрлэгийнхаа тухай энэ сайхан дуунуудыг бүрч цоо шинээр гаргаж 12 дуутаас дуудахгүй одоо хүүхд багчууд та бүхэн сонорт очив. Тэгээд тэр манай шавнар ингээ бодож ирсэн чинь манай бас думбаараа бас хөрхөн студтэй байт юм байгаа. Бас думбаараа тэр манай бас нэг дуу маань одоо бас бичгэнд орж байгаа. Тэнд манай Чингис хааны жагсаа сайхан энэ найз гавьяат тэр миний хандад дуулах дуу ш нь. Баги минь хай чамта уулзраагүйсэн боо. Багта тол замыг яа дууссан ч вирэдэхөө. Энэ дууг бол одоо ингээ хинэ бомбараг студид орж байна. Гэт одоо манай маата бас хөрх студидтэй ингээ. Тэгээ гоцгоолд ми хөгжрийн дууны урлагт одоо гоцоо оюунгаа студид ажилладаг. Манай оюунгаа бол үнэхээр авьяаслаг тийм арижогч. Энэ уртлын хүүхдүүд бидэндээ саки чиг үжиг дээрээ тэрний арижогыг дөрмийн дуунуудад арижог гэдэг гоцоо оюунгаа хийсэн. Миний дотны нэг дууны бүдүүн арижогыг бол харин манай бомбараг студид хийсэн байна. За ингээд хэдэн шавнартайгаа гэдэг онгоцоо дongж холбогдож өлгөдөж цуг явуулдаг баяртай байдаг шүү. Миний өгсөл хүүхдийн уран бүтээлүүд үнэхээр агуулж хийж чадсан. Өнөөдөр миний өгс өдийг хүртэл одоо 2-3 ном гаргалаа. Одоо дахиад ингээ 3-4 дэх CD гарч байгаа шүү тийм. Тэгээд энэ дуу болгоны хамгийн гол нь ард түмэн хүүхдүүдэд хүрсэн байж байгаа. Бүтээмжтэй байж чаддаг. Хүний зүрх сэтгэлд орж чаддаг. Тийм л агуу бүтээлэг хийж чаддаг юм учраас өөр тодорхойлох ямар ч үзэл байхгүй шүү. Ийм том агуу юм хийсэн үнийг тийм. Энэ хүний авьяас бол тэгтээ одоо Монголын үнэт баялаг болж үлдэж байгаа. Тийм учраас бид одоо батлагчтай хайртай байдаг. Бид хайрлаа зогсохгүй. Энэ их авьяас бол манай улсын өмч учраас энийг төр зэсгэж гисэн тийм үстэй. Улс орон даяараа нийгмийн баялаг учраас бас энэ хүнийг хайрлаж хүндэлж тэ явах ёстой. За дахин хэлээд хүүхдийн орны батуулгыг хөлсөлж болохгүй. Энэ сайхан дуу мөнгө туршлагад байгаас ерөөлөд төвчүүл батуултаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Ялангуяа би энэ хүүхдийн дууцгойгоо хүүхдийн дуугаар явна гэдэг нь надад хамгийн том аз жаргал. Одоо шилээд одоо би ингэж хүүхдийн дууцгойгоо явсан бол одоо юу болж та ямар бас нэг өөрлөө амьдрах байсан. Тэгэхээр надад үнэхээр энэ хөгжим, энэ хүүхдийн цангилсан дуунууд, хүүхдүүдтэй ойр байх, хүүхдийн дууцгойгоо хүүхдүүдтэй уулзах энэ нь надад бас аз жаргал. Энээс өөр төсөөл гэж одоо би
ястаа олохгүй өөрийнхөө чаддаг юм хийгээл чаддаг юмаа сайхан явахгүй ер нь хүний ад жаргал байдаг шүү дээ. Тэгээ би одоо миний чаддаг хүүхдүүд зохиогч юм шиг байна. Тэгээ тэрийг зохиол хүүхдүүдтэйгээ бүжигнал тэгээ чихрээ хувааж тэр маруужингаа хувааж долоогоо явна гэж одоо өөр ад жаргал яах вэ тий. За ингээд бүдээ сайн сайхан өгсөе. Стэнгийн модын Miss World 2015. Химис 2015 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох Онгоцгүй шалгаруулах үндэсний шалгаруулалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл 2015 оны 5 дугаар сарын 15-нд хүртэл явагдаж байна. Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88-39550 Miss World Mongolia 2015. Польшийн хөндөлгөөний 50 хүртэлх хувийн хямдралтай худалдаа эхэлж, зочны өрөөний тавилга нөлөө 746 мянган төгрөг, ор болдог бүйтэн 1 сая 457 мянган төгрөгөөр худалдаалагдж байна. Монфреш компани хүүхдийн баяраар утсан хэрэглэгчдийн донд Монфрешийн амтад цоруутай жижиг шүүс болон түүний хайрцгаар хэн хамгийн чивдэг бүтээл олдохгүй уламжлалт дуртаана орон даяар дардаж байна. Бүгд бүр нээж байна. Монфреш Хонжуур суглаа гэдэг бол үнэн юм байна, бодтой юм байна. Сайхан мэдлэр дахин үйлчлүүлээрэ гэдгийг хэлье. Maxi Bot 150 хүртэлх хүнийг хүлээн авч мастер дагоочийн хоолны амт чанар, дээд зэргийн үйлчилгээг танд үзүүлж байна. Дорны хэм маягийг тусгасан 5 тухтай орчинд шинэхэн ногоо, төрөл бүрийн шүлэнд өөр таалагд хамтыг халуун тогоонд хийж зооглоорой. 1-р давхарт байрлах Монгол хоолны ресторантаа зочлоорой. Maxi Bot. Монфреш компани хүүхдийн баяраар утсан хэрэглэгчдийн донд Монфрешийн амтад цоруутай жижиг шүүс болон түүний хайрцгаар хэн хамгийн чивдэг бүтээл олдохгүй уламжлалт дуртаана орон даяар дардаж байна. Уралдаан 2 насны ангиллаар явуулсан. Ангиллал төгсгөр 1-р байр 1 сая төгрөг, бүтэн жилийн хэрэглээний амтад чүүс тусгай байрны усын хүүхдийг найрамдах тусан намрах эсийн бичиг болон будад чагналтууд хүлээж байна. Ордогдсон бүтээгдэхүүн дуснаас 14 хүүхдийн хүчирхээслийн эсрэг үйлдэл асуудагдах болно. Бүгд бүр нээж байна. Монфреш. BHS. Өнөөс нэт гэж байгаа юм дэ. Бэлнээр 2 сая доллар. Ага. Нас. Углаа үнэхээр азтай юм байна, үний юм байна, бодит юм байна гэдгийг би хэлмээр байна. Монфреш компани хүүхдийн баяраар утсан хэрэглэгчдийн донд Монфрешийн амтад цоруутай жижиг шүүс болон түүний хайрцгаар хэн хамгийн чивдэг бүтээл олдохгүй уламжлалт дуртаана орон даяар дардаж байна. Бүгд бүр нээж байна. Монфреш. Польшийн хөндөлгөөний 50 хүртэлх хувийн хямдралтай худалдаа эхэлж, зочны өрөөний тавилга нөлөө 746 мянган төгрөг, ор болдог бүйтэн 1 сая 457 мянган төгрөгөөр худалдаалагдж байна.